За Монголын ард түмээ энэ удаад би маш чухал юм гэнэ. Та бүхэн маш анхааралтай сонсоод чадвал шеэрлээд түгээгээд лайк дараад яаж комент бичээд өгөөч. Тэгвэл гуйж байна. Юу юм гэхэлэр бидэнд цус асгаруулахгүйгээр тэмцэх боломж байна. Хэрвээ энэ боломжуудыг бид алдах юм бол дараад нь ирээдүйд магадгүй Монголын ард иргэдийн цус усах хэрэг гарна шүү гэдгийг би анхааруулж хэлэх гэсэн юм а. Тэгээд за энэ юутай холбоотой гэхээр ураантай холбоотой асуудал байгаа. За тэгэхээр одоо би та бүхэнд харуулъя. За энэ бол ерөнхийдөө уран олборлсон энэ петишн парламент гэмэн гэдэг энэ дээр хэрэв өргөдөл дээр 100,000 хүн гарын үсэг зурх юм бол яах вэ гэхээр юу яах юм бэ? Юу тэгвэл энэ урааныг яах юм бэ? Болиулах юм бэ? Энэ дээр юу гэж хэлж байгаа болохоор урааныг хайх туршилтаар сөрөг үр дагавар нь гамшигт нөлөөсөн гэж байгаа байхгүй юу? Тэгээд төрийн бус байгууллагуудаас мэдээлж ирсэн боловч удаа дараагийн засгийн газруудаа нүүл хэрэгсэж эхэлсэн. Тэгээ өргөдлөө гэж байгаа. Өргөдөл нь ямар улсын 14 дахь зүйлд нэгт амьд явах эрхтэй гэсэн заалтын хэрэгжилтийг хангуулахын тулд урааны хөдөр бүхий Монгол улсын нутаг дэвсгэрт Дорногов, Дундгой, Сүхбаатар, Алтай аймагуд бидний нийт нутаг дэвсгэрт ийм гамшиг тархаас сэргийлэх зорилгоор Монгол улсад урааныг хайх олборлохыг хоригдлох заалт бүхий хуулийг санаачлах шаардлагатай байна гэдэг гэж байгаа. Тэгээд 11 сарын 13-аас 12 сарын 13 хүртэл одоо бидэнд ердөөсөө дуусахад 10 өдөр үлдчихэд 10 өдөр 18 цаг яг бичлэг гэж хугацаанд. Тэгээ би бол яг үгээр гарын үсгээ бол ямар тач зураад өгцөн. Яг энэ өргөдөлтэй Оюнбат Төрбат Оюнбат амжилттай гарын үсэг зурж саналаа өглөө гэж байгаа. Тэгээ магадгүй би одоо 19 дэх юм анзаарсангүй. Зурхаас өмнө хэд байсан анзаарсангүй. Зурсан дараа хэд болсныг би анзаарсангүй. Тэгтээ ямар тач энэ дээр ингээд энэ одоо PN гэсэн энэ өргөдөл мөн багаас энэ өргөдөлтэй би одоо яг энэ гарын үсэг зурсан гэж. За тэгвэл та бүхэн яагаад урааныг эсэргүүцэх шаардлагатай байгаа юм бэ? Яагаад хин одоо интернетээр дүүрэн сошиал орчноор дүүрэн тийм ээ. Одоо уран хоргүй хүмүүс мэддэг юмнасаа айдаггүй ч гэдэг юм уу те. Шинжлэх ухаан ч гэсэн юм уу. Шинжлэх ухаангүй мухар сүртэй хүмүүс ураанаас айж ч гэдэг юм уу. Тийм яриад наа. Үгүй яг одоо Францын заяа ямар хүмүүс ердөөсөө яагаад байгааг би өмнөх би бэлтгэн дээр хэлсэн. За би одоо яг энэ Хятад Орос Монголын троллууд энэ Монгол Францын хамтарсан уран төслийг дэмжиж байна тийм ээ. Гэтэл энэ дээрээ би хэлсэн. Одоо энэ НАТОгийн троллууд урлагийг зүтгэж яах юм их иймэрхүү бичлэг дээр их бичсэн. Гэтэл харамсалтай заяа. Одоо би та нарт харуулчих л да. Харамсалтай нь яагаад юу хаажаас Осорчмаагийн би бичлэгийг бүчтэр болоход 695 хүн үзчихэж байгаа. А тэгтэл яг саяны чухал бичлэгийг болохоор би ойлгож 101 хүн үзсэн байгаа. 6 өдрийн дараа гихтжтэй. Тэгэд би юу энэ цөмийн цэглэгээ инстанц вэ? Шар нундгаа олборлоод гарахад Франц руу гарахад Оросын бай болно. Яагаад Оросын бай болох юм бэ гэвэл Оросууд нөгөө юу ячжээ? Оросууд ч нөгөө нэг юу яцсан юм штэ. Нөгөө нэг гадаад улс орныг ингээд юу зэвсгээр нь хангаж байгаа, зэвсгийн нөөцөр нь хангаж байгаа улс орнууд ч гэсэн Оросын бай болно гэд хэлсэн байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь би хэлээд ташлаа Франц гэж НАТОтой холбоотой. НАТОтой холбоотой болохоор яах вэ гэхээр Орос Украин ч зүгээр НАТОгийн байгууллагад илсэн гэсний төлөө ингээд Украин руу ч Оросууд дайрсан шүү дээ. Тэр яг цөмийн цэглэгаан станц гэд ингээд цөмийн гэдэг үг чинь өөрөө нуклеар гэдэг үг чинь өөрөө маш аюултай үг байхгүй. Тэгээд энэ үг зүгээр гарч ирэхдээ ерөнхийдөө одоо цэглэгаан станц байна уу юу байна уу хамаахгүй өөрөө маш аюултай юм байна. Тэгээд бид Оросууд өөрсдөө бас нэг тийм санал тавьсан гэж сураг сонсож байгаа хгүй. Бид нар танаас өөрсдөө цэглэгаан станц бариад өгье гэсэн сураг сонсож. Тэгтэл Оросууд яаж байгаа юм гэхээр Оросуудаар бариулахгүй. Улаан цагаандаа гарчихсан хятадууд одоо ингээд газар нутгаар нь дүүрэн тархчихсан одоо бэж байгаа үед тийм үү?
Одоо би танаас зүгээр харуулъя л доо. Та бүрэн утгаар нь харахтай. Хятад энэ өмнө говь аймаг энэ хавьудаар чинь баахан алтны уурхаа барьцсан. Энэ хоёр чи дүү баахан Петра Чайна майна юу ингээд баахан хятадын алтны уурхаа. Яг тэр хятадын алтны уурхаатай энэ хоёр чинь усны цахилгаан станц бариад алтныхаа уурхааг яана гэдэг. Энэ Баян Үлгийн аймгийн чинь ойролцоо хятадын бас нэг ховрын гэсэн үг л бас нэг газрын уурхаа. Тэр хоёр нь ямар ч одоо юу гэдгийг энэ уран холборлох юм баг. Зөвхөн яг монголчуудын яг Улаанбаатарыг тойруулаад ингээд ерөнхийдөө ингээд уран холборлох ингээд лиценз үүсгэж ингээд олгож эхэлж байгаа байхгүй. Тэгээд Петра Чайна майна гэдэг тэгээ ийм олон компаниуд ингээд тий байсарт байтал чинь тийм үү? Байсар байтал чинь Оросоос зээл авч бид ингээд Орос хятадын балансд амьддаг бас. Тэгэхээр яг нь Оросоос зээл авч Оросоос хөрөнгө оруулалтаар магадгүй цөмийн цэглааснаас байсан бол бас яг Оросууд байхгүй гэх магадaltaй. Гэтэл Оросыг болиудаа заавалшгүй тэр наатагаас авна гэдэг нь ямар учиртай. Энд ямар нэгэн байдлаар гадны бодлого ороод байна. Тэгээ миний бодлоор бол магадгүй урд хөршийн бодлого байж магадгүй. Яагаад гэвэл өмнөх тороолууд гэсэн би энэ Хятад Орос наатагийн тороол гэсэн энэ нэг бичлэг байгаа шүү дээ. Бичлэг. Энэ биш нөгөө нэг би угаасаа ярьж байгаа шүү дээ. Би өмнөх нөгөө нэг бүр усны бичлэгэн дээр ярьжсэн шүү дээ. Путиний айлчт мачлал гэдэг. 2 сарын оруулсан юм бичлэг байна. Путиний айлчл гэдэг. Энэ бичлэгэн дээр чинь би юу гэж хэлжсэн гэхээр гээд хятад юуны тороолуудыг гарч ирээд Оросуудын эсрэг монголчуудыг түрхрээд тахна одоо НАТО гэж худлаа солиороод тэгээд гол нь нөгөө Америк Оросуудын гараар монголчуудыг хүнөх юм бодлого явуулаад байна. Өөрөөр хэлбэл хятад энд гар ороогүй монголчууд өөрсдөө тийм их чад Оросуудтай халуусан шүү гэдэг нэг ийм баялаар нэг ийм нэг одоо юу гэдэг нэг юм нэг юу явагдаад на улс төрийн бодлого явагдаад на. Тэгээ энийг нь миний бодлоор хятадын талаа нэг бол дэмжиж байгаа, нөгөө талаас нь хятадын талын улс төрчид дэмжиж байгаа. Тэгээ тороолуудаа ашиглаж тороолуудыг худалдаж авч явуулж байгаа. Нөгөө талаар нь хэн явуулж байгаа гэхэл нөгөө Америкийн талынхан бас энэ юмыг бас одоо ингэдэг нөө Америкийн талынхан энийг дэмжиж байна гэд би ярьжсэн тийм үү. Энэ Европын талынхан. Тэгвэл яг одоо яаж чадбайгаа юм гэхэлэр манай Монголд хамгийн буруу тийшээ яваад на Монголын бүх юм яг эсрэг чиглэл рүү яваад на. Манай Монголын улс төрийн бодлого ердөөсөө ихэнх нь одоо чимээгүй. Тэр нэг одоо нэг Ганбаатар гэдэг нэг гишүүн байна. Тэр нэг яг нэг айдгаа одоо нэг зөвхөн сошиал групп гинүү. Би одоо энэ рүү группүүд дээр ямар ч хамаахгүй группүүд дээр би одоо ихэнх группүүд би одоо өөрийнхөө ингээ постлгол миний постыг оруулахгүй шүү дээ. Шууд хаагаад унтраад шүү дээ. Энэ хүмүүс. Тэгэхээр энэ сошиал группүүд хүртэл одоо худалдагдчихад яаж байгаа юм гэхээр урааныг олборсон гадаад зарж байж л хүчндөө гэж бодож байна. Хиншүү Ганбаатараа сайн хүүгийн Ганбаатар гэж байгаа. Олборлохгүй талд нэлээ үдчих бол гişүнэ Монгол театрынхаа одоо бойлмол гэж байгаа. Тэгээд нэг 2 хүн комменттэй ч гэдэг юм уу те нэг иймэрхүү баг үзэлт багтаа. Тэгтэл яг одоо биш те. Тэгтэл яг одоо яг Ганбаатар гişүүн яг нөгөө нэг би улсын хорноо сүрүүлсэн хард олноо одоо юу гэдэг хүлрүүлсэн ийм гин үлд орцмооргүй байна гэж танаа бодож ч магадгүй. Эсвэл бол нөгөө цааталтаа магадгүй би бас нэг юм үг хэлээд попчууд ядч одоо юу гэдгийг те би эн чинь яад ч нэр татлаа шүү би дараад нь аюулгүй шүүд гэж бодож байгаа. Ямар ч тач Ганбаатар би ямар нэгэн одоо дараад нь ингээд ивэр тийм ээ ингээд одоо юу гэдэг Монголын ард түмэнд ингээд ураад ингээд одоо юу гэдгийг ивэр одоо ингээд энэ юу шийдчих боломж биш дээ одоо юу гэдгийг тийм ээ одоо энэ урааны асуудал ингээд шийдчих боломж байсараа л чинь ивэр шийдвэрлэхгүй байсараа дараадны газрын ухах юм бол юу болно гэж асар том Францын энэ уран олборсон ядуу бороо орн гэдгүү бүр зөндөө улс орнуудад Франц ч ухаж исэн олборлож исэн туршлагатай. Тэгээд туршлагатай гэдэг нь юу хэлж байгаа гэхээр сайн талаараа биш шүү. Муу талаар тухайн улсыг сүрүүлээд тэгээд тэр газар нутгийн хүн амьдрахын арга тэр газар нутгийн бүр сүрүүлээд бүр юучгүй болгож хаяад тэгээд тэр газар нутгийн иргэдүүд нь нэг жоохон хар царайтай ямар улсууд гэлээдээ зөндөө олон улс орнуудаас ухчихсан. Тэгээд тэр улс орнууд нь яасан гэхээр
Иргэдэнд нь бүгд ураанд хордоод энэ урааны энэ юундаа хордоод усандаа хордоод газар хөрсөндөө хордоод аимдд нь бүгд хордоод өстой аимшигтай өхөл болж исэн заяа. Одоо тэгээ яг энийг манай Монголд манай улс төрчид хэрэгжүүлэх гэж зүтгэж байна. Тэгэд уран олборлоод Оросууд дайрдгүй маа гэд монголчууд үхэн заяа. Монгол руу дайрдгүй маа гэхэд ураандаа хордоод хүн. Зүгээр олборлоод за ингээд амжилттай олборлоод яг цөөхөн хитэн газар нутгийг олборлоод за нөхөн сэргээлт мэргээлт хийлээ гэж бодоход магадгүй Оросууд дайрж орж ирэх магадaltaй. Юу нь яаж ч бодлоо гэсэн аль усуд бүр муугаар их юм бол хоёулаа болох нь болох ч та. Оросууд ч дайрж орж ирнэ. Дээрэс нь энэ ураантаа ч монголчууд хордно. Монголын ард түмэн. Энэ дээр барьж байгаа энэ нэг хідэн хилдэж байгаа энэ нэг хідэн усын урлын малнууд байгаа заяа. Энэ хідэн малнууд бол өстой та бид идэх өстой бодно юм өстой гонжин жоо шүү. Ард түмэн энийг та бүхэндээ бүр маш сайн анхааруулж бид одоо Монголын ард түмнийхээ цусыг урсахгүй хохирол амсахгүйгээр тийм үү? Энийг өөрөөдөл бичээд ивээр хийчих боломж байгаад байна. Тэр уран гэж асар аюултай зүйлээ. Энийг ингээд бид нар шийдчих, ивээр шийдчих боломж байсаар байтал энэ дэр одоо ер нь гарын үсэг зурсан хүмүүс бараг 5219 хүн гарын зурсан 100 мянган хүн гэдэгт гарын үсэг зурсах ёстой. Тэгэхээр энд одоо 10 өдөр үлдчихэд байна. Тийм үү? Одоо энэ өргөдөлт нь одоо энэ өргөдлийн жоохон тодруулаад ингээд Тэгэл би энэ ч нэг гарын үсэг зурсан. Нэг хүн гарын үсэг зураад нэмэргүй. Тэгээ та бүхэн бичлэг үзэж байгаа хүн болгон шеэрлээ, түгээгээд ямар нэгэн байдлаар энд гарын үсэг зурмаар байна хүмүүсээ гэж шеэрлээ түгээгээд өгөөч. Би монголчуудаа яа зомби гэдэг байгаа юм гэхлээр яагаад би зомби гэдээ уурлаад байгаа юм гэхлээр яг ийм болчиход байдаг байхгүй. Одоо чинь миний бичлэгнүүдийн доор намайг комментээр хэд хүмүүс ингэ загнадгийн одоо юу гэдэг вэ? Чи чухал бичлэг хийгээч гэдэг ингэ загнадیں۔ Тэгсэн гэнэ өөрснөө чухал бичлэг болохоор та. Би одоо осорж маа хэмжээд тулам гих бичлэгийг 695 үзсэн. Тэгэхэд Орос наадмын тороолууд гэсэн энэ одоо нөгөө чухал бичлэг дээр 100 хүн үзсэн. Энэ цөмийн шар нутгаа зүгээр Орос руу гаргахад одоо яа гэсэн бичлэгээр 57 хүн үзсэн. Ийм мангар хийж болохгүй шүү дээ монголчуудаа. Тэг чухал бичлэгүүдийг ердөөс үзэхгүй тэгээд ховчиг хөөсөн бичлэгүүд үзнэ. Хамгийн их хандлттай бичлэгээр та нарт үзүүлэх үү? Энэ золбоо ТV уяга энэ дэр би ердөөсөө одоо юу гэдгийг нэг тийм анхаарал хандуулж бичээгүй зүгээр нэг бичлэг шүү дээ. Нэг ханиаттай байх үедээ жоохон би тааруу байх үедээ хийсэн бичлэг. Тэгсэн чинь 13,000 хүн үзсэн байгаа. Хамгийн хөөцсөн бичлэг нь. Монголчуудаа чухал юмдаа анхаарлаа хандуулъя монголчуудаа. Чухал юмдаа анхаарлаа хандуулъя. Тэгээд миний одоо энэ комментнуудын доор одоо ямар комментууд байлаа та одоо би одоо харуулнаа гэж байна. Тийм. За би өнөөдөр би нинжагийн үүсэл Монголоос үүссэн гэсэн дээр 50 лайктай амар их лайктай гарал ус сонирхолтой бичлэг болсон байна л гэж байна. За тэгснэ одоо энэ ч ингэн юу нинжа орко цаан чинь хөрс дэлхийг хяарах гад хахад гэд намайг ингэж байгаа. Энэ залуу тэгсэн гэрнээ өөрөө бусад бичлэгнүүдийн доор коммент бичээгүй байгаа байхгүй юу. Ганцхан одоо юу гэдгийг тийм ээ. Одоо юу гэдгийг нинжа гэсэн юм дээр л коммент бичсэн ингээд лайк тарцсан. Тэгэхээр чи одоо энэ бичлэгэд одоо хүмүүс их тархан шүү дээ болж байгаа юм шүү дээ. Яг сонирхолтой бичлэг сонирхолтой болсон л та. Тэгээ гол асуудал нь би яг юу гэж ярих гэдэг юм гэхэлэр одоо тэгснэ би энэ золбоо ТV МВ гэсэн бичлэгэн дээр хүртэл намайг одоо шүүмжилсэн хүмүүс зөндөө байгаа. За тэгээд нэг хэрэгцээтэй юм яриа мараа гэсэн юм ярьсан гэд хүмүүс байгаад байгаа. Тэгсэн гэрнээ өөрснөө одоо юу гэдгийг тийм ингээд нөгөө
Ингээ одоо тэр комментиг нь одоо хайж болно гэж байхгүй мэн үү. За тэгээд чухал юм яриагаад намайг загнаад байдаг. Тэгсэр нөө өөртөө чухал юм ярихлаар тоохгүй. Ховж юу ярихлаар тоод энийг болио Монголын ард түмэн. За тэгээд өнөөдөр чи 2024 оны 12 сарын 2-ны өдөр болж энэ нэг бичлэг өндөрлөө.